Ингээд доошоо нүх урахад тавьсан байгаа шүү дээ. Ядж л тэрийг бүгэлжих хэрэгтэй байгаа байхгүй юу? Аль болох хүүхдээ хэрэгэд юм тэгээ юу н аюулгүй орчин бүрдүүлэх ёстой. Угсаа ханины саний хотлоо шүүгчээр явсан. Тэнд очиж олон улсынхаа шүүгч ирэхийг алсан. Би ганцаараа 13 настайсан шүүгч нэрсэн. Тэгээд ер нь эрэгтэй хүмүүсүүд ялах магадaltaй амар өндөртэй байдаг. Яагтвэл модель тийм эрэгтэй хүмүүсүүд байдгүй. Сайн байцгаана уу? Намайг Саран Болд Игс Тэмүүлэн гэдэг. Би одоогоор 13 настай. Одоогоор би 8 дугаар англи орох гэж байна. Миний сурдаг сургууль бол Singapore School of Mongolian сургууль. Анх 4 жилийн өмнө би яг Дубайд ингэж жоохон багтаа загвараар явж ирсэн. Тэр үедээ загвараар явах хэр гоё гэдгийг осорсон. Тэрнээс хойш юу угсаа ханины саний хотлоо шүүгчээр явсан. Тэнд очиж олон улсынхаа шүүгч ирэхийг алсан. Миний үеийнхнээс олон шүүгч байгаагүй. Би ганцаараа 13 настайсан шүүгч нэрсэн. Тэгээд шүүгчээр хийхээ нэг хэцүү юм оноо өгөх. За бис тэр нь тийм оноо өгч хөөс хоолол тийм оноо өгч хөө гэдэг амар их бодсон. За нэгдэх юм бол алхаасаа хардаг. Алхаа, хоёрт хувцлалт, гуравт зан чанар, бас зан чанар орж тийм билээ. Дөрөвт нөөц царай, тавт өөрх авьяасаа үзүүлнэ. Тим юмнуудыг юу хардаг сайн. Тэгээд ер нь эрэгтэй хүмүүсүүд ялах магадaltaй амар өндөртэй байдаг. Яагтвэл модель тийм эрэгтэй хүмүүсүүд байдгүй. Эрэгтэй хүмүүсүүд маш бага байдаг. Намайг очиход тэнд эрэгтэй хүүхэд маш бага байсан. Монголоос 2, Оросоос 1, тэгээд Молдовоос 1 байхаа. Ер нь л нэг тиймэрхүү л байдаг. Олон улсууд яваад бол одоо өнгөрсөн Дубайд болсон бол одоо Хятадын Хайнанд болсон. Одоо 6 сарын 17-18-наар Казахт болно. Тэгээд Итали гээд янз янзын улсад болдог. Хайнаны саний хотлоо шүүгчээр явсаас хойш тэрнээс хойш шууд өөрөө мэрэгжлийг болсон. Шүүгч юм уу ер нь бол жүжигч хиймээр юм байна гэдэг. Ер нь би бол 4 жилийн өмнө Дубайд тэмцээнээр явж исэн. Нэг ийм костюм бижаах, Монгол хувцас, тэгээд чөлөөт хувцас, тэгээд бүжигтэй орсон. Тэгээд хойлын нөгөө нэг ийм видео байдсан шүү дээ. Би тэндээс ирсэн, би хэдэн настай гэдэг тийм тахвал тэр чинь амар их өндөр он авдаг. Би тэрэлжид морь унгаа өөрөө тайлбарлаж явсан. Тэр үед англиар яасан. Миний нөгөө нэг танилцуулгын видео. Би тэрэлжид амар их удаа давтсан. Яагаад гэвэл би чинь тэр үед амар жоох байсан шүү дээ. 9 настай байсан. Одоо чинь би 13 настай. Тэр үед амар их бэлддэг байсан. Тэрний ачаар би ер нь ялсан. Бүжиг. Тэгээд өөрөө бүжигтэй нийлээд тэр хоёрын ачаар бол би ялсан. Аль болох гадаад хэлээ сайн сурах хэрэгтэй юм билий. Очоод гадаад очингууд англи ярьж чадах болгоод хэцүү. Тэгээд очоод бол би юм ярьсан. Зөндөл юм ирсэн. Тэрнээс хойш зориг аваад энд идэх хүмүүстэй чөлөөтэй ярьдаг болсон. Яг би өмнө жоохон багт ерөөсөө ичээд ярьж чаддаг байсан. Одоо бол ярьдаг болцоо. Тэгээд ер нь бол би даагаад явчих чаддаг болсон одоо. За миний бодлоор хүүхдээ хэрэг гэдэг нь бас хүүхдүүдийг дээрлэхгүй байх. Ер нь хүүхдээ ирэх гэдэг нь өөр ингэсэн орчин байгаа шүү дээ. Одоо хүүхдээ ирэх гэдэг нь хүүхдийг аль болох бага зодох хэрэгтэй. Тэ байнгын зодохынхаа бол трама авчдаг. Миний бодлоор зарим хүүхдүүд ерөөсөө юм дуурдаггүй. Би тэрийг хараа гайхдаг. Тэгээд дөнгөсөө энэс нийгэм судлал орж ирэхэлсэн. Тэрээс хойш ойлгож ирэхэлсэн. Тэгээд хүүхдээ ирэх гэдэг нь яг хүүхэд өөрийнхөө биеийг хамгаалах хэрэгтэй. Хамгаалж чадахгүй хүүхдүүд одоо заамагт болсон. Тэр чи одоо хүүхдээ ирэхэд харлаж байгаа. Ингээд доошоо нүх урахад тавьсан байгаа шүү дээ.
Ядж л тэрийг бүгэлжих хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол бүгэлэхгүй ингээд чулуу дараад орхичих ямар ч хүүхэд өнө шүү дээ. А яг том хүүхдүүд ч болохгүй бага насны хүүхдүүд чинь бидний бодвол арай жижигхэн биетэй. Тэгээ ер нь боломжгүй аль болох хүүхдийн хэрэгэд юм тэгээ ер нь аюулгүй орчин бүрдүүлэх ёстой. Одоо дөнгөс хүүхдийн дээрлэгэлт гэдэг амар юм гарсан шүү дээ. А тий Шангрилагийн юунд шатанд орж аваад биеийнхээ дээрлэж байгаа шүү дээ. Тэр чинь бас хүүхдийн ирэхэнд орох байхгүй. Тэр хүүхэд ингэ байж исэн чинь өөрийнх нь биед хаалдаж байна. Энэ хүүхдийн өөрийнхнийх нь ирэх бас дээрс нь хүүхдийн ирэх. Тэ бас нэг юм бие биенийгээ битгий дээрлэгээч гэж хэлмээр байна. Миний дизайн технологийн багш идэг. Би дизайн технологийн багштай маш их ярьдаг. Тэгээд манай дизайн технологийн багш чинь манай нэг мэддэг байхгүй юу. 2 жилийн өмнө сургуулаа төгсөөд явсан. Тэгэхдээ энэ дизайн технологийн багштай амар дотнойсэн. Яг тэгвэл анаа хичээлд амар сайн байдаг гэсэн болохоор тэгээд тэрнээс хойш намайг юу сайн мэддэг. Би бас хичээлд маш сайн оролцдог. Аль болох хэлсэн бүх юмыг хийгээд явдаг. Яг миний хамгийн дуртай багш бол дизайн технологийн багш идэв. Багштаа баярлалаа. Би жоохон бахтай ямар ч англи хэл хичээлдээ маш муу байдаг гэсэн. Тэгэхэд би бага ангиас хойш их муурлуулахтай сурлагатай байдаг гэсэн. Тэрнээс хойш ингээд багш нар над хичээл маш сайн заадаг гэсэн. Тийм учраас тэрнээс хойш би англи дэвших тусам хичээл хийдэг болсон. Жоохон бахтай би их муу сурлагатай байдаг гэсэн болохоор ер нь бол энэ хичээлүүдийг ойлгочих юмсан ойлгоход сайн болох юмсаа гэж маш мөрөөддөг байсан. Тэгээд ер нь англи хэлний багш надад хамгийн их заадаг. Өмнө би ерөөсөө гадаа хэлгүй байсан. Нэг итгэхээ үг мэддэг байсан. Ерөөсөө ярьж чаддаггүй байсан. Энэ сургууль орсноос хойш манай англи хэлний багш нар бүгдээ надад юм заадаг байсан. Тэр нь ч үр дүнд хүрч одоо би гадаад л явахдаа чөлөөтэй англи ярьдаг болсон. Надад хичээл зааж өгч ясан бүх багш нартаа баярлалаа.